Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан аймгийн засаг даргын хамгийн газартай хамтран орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах нэгдсэн цэг байгуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүд, хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлөөлөл 50 орчим иргэд оролцлоо. Орон нутгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах нь хамгийн том асуудлуудын нэг байдаг. За энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс эхний ээлжинд дорндод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах нэгдсэн цэгийг байгуулах юм а. 2018 онд орон нутгийн үйлдвэрлэл худалдаа үүсгэж дэмжижил, 19 онд аж үүсгэж дэмжижил. Тэгээ 2020 оны зорилт ингээ батлах чинь. Тэгээд 20 оны зорилт бол энэ эдийн засаг ажлын байрыг нэмэгдүүлэх энэ чиглэл рүү тодорхой зорилтыг дэвшүүлнэ. Тэгээ ялангуяа техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх ийм өрсөлдөөж чадвартай орон нутгийн аж ахуй нэгж иргэдийг дэмжих энэ чиглэлээр явна. Тэгээ энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэнэ. За хамгийн ихнийх нь бол энэ дорнотод үйлдвэрлэлүү бараа бүтээгдэхүүнийг борлуулах нэгдсэн цэг байгуулж байгаа. Тэгээд энд зөвхөн жуулчтаасаа гадна бид нар бэлэг дурслын зүйл баяр ёслоор бэлэг дурслын зүйл өгөх айчлан ирсэн ах トゥ хамаатан садантай өхөөс ихсүүлээд албан байгууллага, төрийн байгууллагууд дотоод гадаадын зочдод бэлэг дурсал өгтөө хүртэл орон нутгийн энэ бүтээгдэхүүнээ өгдөг. Энийг дэмждэг юм болох ёстой. Ер нь нутгийн маань иргэд өөрсдөө дотоодын үйлдвэрлэл, орон нутгийн үйлдвэрлэлээ дэмждэг ийм нэгдсэн сэтгэл зүйтэй болох ёстой. Ягаад гэвэл манай орон нутгийн бүтээгдэхүүн чанартай, боломжтой, технологи шингэсэн ийм сайн болж байгаа гэдгийг бид ойлгож ухамсарлаж, энэ нь бол хамгийн том дэмжлэг. Иргэдийн хувьд бие биенээ дэмжиж байгаа, иргэд орон нутгийнхаа нийтэд дэмжиж байгаа том дэмжлэг. За хоёр дахь нь залуучдын гарааны бизнесийг дэмжих стартап төвийг энэ эхний удирдал багтаа шинээр байгуулна. Энэ дээр шаардлагатай төсөв хөрөнгө баталсан, барилга байшин шинээр баригдаж засвар үйлчлэгээ юмуд нь хийгдсэн. Тэгээд энд бол үндсэндээ боожуулаад залуу бизнес, шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийг тэгээд зах зээлд цаашаа өрсөлдөх чадвартай болгоход нь бүх талаар хөл дээр нь босгоход дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ ийм онцлог ажил бол мөн 3 дугаарт нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тийм нэгдсэн төв бас байгуулна. Тэнд бол бүхэл жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа өөрийн гэсэн одоогоор байргүй байгаа өөрийн гэсэн дөнгөж бизнес эхэлж байгаа юм уу голцоо ийм хүмүүсийг бид нар дэмжинэ. Тэгээд энд бол тодорхой хэмжээний тэр хүмүүсэд бас нэг хөл дээрээ зогсоход нь гарааны нөхцөл нь илүү дэмжлэг үзүүлэх ийм боломж хүрдэнэ. За дөрөвдүгээр тийм хамгийн том ажил бол ойрын хугацаанд энэ 1-р сартаа багтаагаад орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай газрын тус гэдэг энэ дотоод гадаадын томоохон хөрөнгө оруулалт компаниудыг энэ жилийнхээ худалдаа авах ажиллагааны зарлал мэдээлэл худалдаа ажиллагааныхаа төлөвлөгөөг ил тод нээлттэй зарлаж орон нутагт тийм томоохон уулзалтыг зохион байгуулна. Тэгээ энэнд манай бүх орон нутгийн иргэн аж ахуй нэгж бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг худалдаа үйлчлэгээ ажил үйлчлэгээ нийлүүлдэг энэ бүх иргэн аж ахуй нэгжийг оролцохыг энэ ташинд бас урьж байна. Тэгээ хугацааг нь товлож бас зарлана. За манай хасаа брэнд бол ер нь яг үйл ажиллагааны хувьд бол энэхүү төсөлд хамрагдаж эхлэхээс өмнө 2 жилийн хугацаанд хуваарай бизнес эрхэлж яваад тэгээд саяны 19 оны 100 хасаа брэндээр стартапд орж төслийн шалгуулалтанд орж үйл ажиллагаа албасаар явуулж байна. За үйл ажиллагааны хувьд мэдээж манай ажилтан бол нийтдээ 2 ажилтан явж байна. За бүтээгдэхүүний хувьд л мэдээж жижиг арсын эдлээ сахин хувцснууд болон мэдээж энэ үн дээрээ нэмээд даавн Монгол хувцас, Европ хувцснуудыг бас үйлдвэрлэж захиалгаар гаргаж байгаа. Зах зээлийн хувьд бол мэдээж борлуулалт бас тийм сайн гэж хэлэхэд бол мэдээж хэцүү. Яг уу баяр наадмын үеэр тодорхой хэмжээнд орлоготой байдаг ч гэсэн үргэлжлэл тийм тогтмол сайн байдаг. Тэгээд төр засгийн хэмжээнд бол мэдээж манай хасаа брендийн хувьд бол энэхүү бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд явах боломжтой. Гэхдээ зөвхөн гоёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хажуугаар давхар бас ажлын хувцас ийм бөөний бүтээгдэхүүнүүдийг авч үйл ажиллагаа бүр өргөжүүлэх тал дээр аймгийн сая удирдлагууд дээр санал хүсэлт хэллээ. Өнгөрсөн онд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлсэн залуусын гарааны бизнесийг дэмжих стартап хөтөлбөрийн хүрээнд дорндод үйлдвэрлэв нэртэй бараа бүтээгдэхүүний төвлөрсөн дэлгүүрийг байгуулах төсөл шалгарсан. За өнөөдрийн байдлаар энэхүү төсөл амжилттай хэрэгжиж 3 зэгт дэлгүүрээ нээн ажиллаж байна. Манай дэлгүүрийн нэр нь болохоор дорндод үйлдвэрлэв гэдэг нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулаад 8 сар орчим болж байна. Одоогоор 20 орчим аж ахуй нэгж болон хуваарай гар урлал эрхлэгч хүмүүстэй хамтарч ажиллаад 100 орчим төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байна.
сая залуучуудын хөдөлмөрийн эрхлэлд гарааны бизнесийг дэмжих стартап хөтөлбөрт хамрагдсанаар салбараа нэмж үйл ажиллагаа өргөжүүлэх боломж гарсан. Ингээд манай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байлах EF хүнсний сүлжээ дэлгүүр болон Дорнод аймгийн тээврийн биржийн хүлээлийн танхимд тус салбар нээж ажиллах гэж байна. Тэгээ хэцтэй бол Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд болон жуулчны баазууд руу үйл ажиллагаа өргөжүүлж явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийдөө 5 боо худалдааны онлайн худалдааны сайтад марх дэлгүүрээ байрлуулад ажиллаж байна. Энэ дэр ерөнхийдөө хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байгаа. Мөн давхар Дорнод аймагт онлайн худалдааны үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Энэ дэр нь 5 боо бол Alibaba одоо хятадын хаанаас ч хамаагүй бүх төрлийн бараа материал тоног төхөөрөмжийг нийлүүлж ажиллахаар ажиллаж байгаа. Мөн одоо энэ Дорнодод үйлдвэрлэгээд одоо манай нөгөө дараагийн одоо шалгарсан стартапаас Дорнодод үйлдвэрлэгээд нэг цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэтэйгээ хоорондоо хамтраад одоо тэр нэг цэгийн үйлчлэгийг цахимаар манайх онлайн худалдаагаар бас төвлөрүүлээд WeChat дээр одоо групп үүсгээд хамтарч ажиллахаар болж байгаа. Гэрээр үйлдвэрлэж байгаа бэлэг дурсгалын зүйл одоо можан модон эдэл урлангийн зүйл зураг уран бүтээлд борлуулж чаддаггүй он жилүүдийн өмнө явж ирсэн. Өнөөдрийн энэ манай удирдлагуудаас энэ сайхан байгууллага дарга нарын баянаар гарч ирж байгаа энэ өдөө олсон ярилцлаганд өнөөдөр анх удаа орж байгаадаа их баяртай байна. Ийхүү энэ бүтээгдэхүүнүүдийг маань одоо гэрээр хуваараа ингэж чадан ядан хийж байгаа зүйлүүд бүтээгдэхүүнүүд борлуулах халуун цэгтэй болж байгаа. Нэгдсэн цэг нээж ажиллаж байгаа. Энэ сайхан бодлогонд нахаа үнэхээр баяртай байна. Сэтгэл хангалуун байна. Дорнод аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэгдсэн цэг байгуулснаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, зам мөн хуваараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулах албан ёсны байнгын цэгтэй болох юм а. Зам мөн иргэдийн хувьд ч орон нутгийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжих боломжтой болох юм а.